нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Орой минь төргийн үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар туулын хурдны замын асуудлаар нийслэлийн засаг даргын орлогч Даваа Далаатай ярилцуулна. Хар хайрцаг. За орой минь төргийн танд бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт хүрэлцээрсэн явдал танд маш баярлалаа. За үзэгчдээ бас танай хамт олонд энэ орой минь хүргье. За хоёлаа өнөөдрийн нэвтрүүлгээрээ бол одоо энэ сүүлийн үед одоо Улаанбаатарчуудын амны уншлага болсон энэ туулын хурдны замын тухай ярилцъя гэж бодож байна. Ерөн сайхан дэлгэрэнгүй ярилцаад зөвхөн одоо Улаанбаатар хотын захирагчийн засаг даргын орлогч гэхээсээ илүүтэйгээр Даваа Далаа гэдэг хөөгөөний хувьд, хотын иргэний хувьд, бас инженерийн хувьд бас ярилцаад явчихъя гэж бодож байна. Зөвхөн нэг албаны одоо түрүүний өгдөг мэдээллүүд тэрний үнэлгээ гэхээсээ илүүтэйгээр илүү одоо хоёр залуу хүний хооронд ярилцлага байгаасаа гэж харж байна. Эдгээр манай нэвтрүүлгийн сэдв нь одоо нэр нь хар хайрцаг нэг том бодлого ярих хэрэгтэй ч гэсэн энэ удаандаа бид нар илүү одоо нэг юмдээ ойлголцол үүсгэх хувьд би яг нөгөө талд жагсаал хийж байгаа хүмүүсийн аргументуудыг тань тавиад асуух болно. Та бас аливаа нэгэн субъектив аргумент ярилгүйгээр яг шинжлэх ухаан тоо баримт фактуудаа яриад явчих гэж бодож байна. За тийм учраас бид нар таныг оролцож байгаа гэдэг Монгол ажлын телевизийн цахим сувгуудаар за энэ хүнээс одоо хотын орлогчоос асуух асуулт байна уу гэдэг. Яг нэлээд олон асуултууд бол байгаа одоо. Янз бүрийн зодон зохион гэдэг ч юм уу тийм ээ хинтэй холбогдсон юмнууд байгаа. Гэхдээ тэрийг бол ярихгүй. Тэр дундаас яг хамгийн ажил хэрэгч нэг асуултыг бол бид бүхэн онцлсон байгаа. За тэгэхээр энэ нь ямар асуултаар хоёулаа ярилцлага эхлэх вэ гэхээр за Улаанбаатар хотын ундны усаар хангадаг гүний усны нөөцүүд яг хотын дундуур урдуур явж байна. Туул голын доор байгаа. Яг эдгээрийг дамнуулаад зам бариад 2300 гаруй 20-30 м гүнтэй том багнууд зооход туулын урсц хэрхэн өөрчлөгдөх вэ? Нэгдүгээр асуулт. Урсц нь хэрхэн өөрчлөгдөх вэ? Хоёрдугаарт нь урсцын ус гүн рүүгээ хөрс хайраг олон үе шүүлтүүрээр дамжин гүний усаа байнга тэтгдэг. Унган байгалийн тогтоц хэрэг алдагдах вэ? Урсц хэрэг өөрчлөгдөх вэ? Унган байгалийн тогтоц хэрэг алдагдах вэ? Сөрөг нөлөөг судалсан судалгаа байна уу? Энэ талаар тав баримт байна уу гэсэн одоо иргэний асуултаар энэ ярилцлага эхлүүлэх гэж бодож байна. За юуны түрүүнд бас ярих боломж олдоод ингээд ураад өнөөдөр бас хамт ингээд сууж байгаад баярлалаа. Яг таны түрүүний хэлж байгаас зөв. Би өнөөдөр энэ одоо улс төрийн албанчаад бас бүгдийн мэдж байгаа шинэ хүн. Би өмнө бол одоо аж үйлдвэрийн салбарт одоо 17 жил ажилласан. Яг инженер хөрвөл төсч өссөн. Манай бол одоо төмөр замын инженерүүд томил дээр явждаг. Ийм хүн байж байгаа. Тэгээд ийм учраас өнөөдөр яагаад би энэ албанчаалыг хасч юм бэ гэдэг нь яг хувь хүний яг иргэн хүний Улаанбаатар хотын иргэн хүний үзэл баримтлал инженер бүтээн байгуулагч хүний одоо чин сэтгэл үзэл баримтлаараа би өдөр болгон ажиллаа тэгж харж амьдарч явдаг. Тийм учраас ямар нэгэн байдлаар субъектив юм тэгж юмыг хардаггүй. Харин би зүгээр намайг би жижигхэн түүх яриад эхлүүлэхэд намайг хүүхэд байхад манай аав чинь Улаанбаатар төмөр замд зөвтгүүрийн мэргэжлэр ажилладаг анх туслах машин чиглэл эхэлчихсэн. Тэгээ хүүхэд байхад л энэ Улаанбаатар төмөр зам хос төмөр замтай болно. Цахилгаан чинь гэж үе үед ярьдаг байсан. Тэгээ одоо би өөрөө одоо манай том хүүхэд 17 таа болчихжээ. Өнөөдөр нэг Улаанбаатар төмөр зам маань намайг хүүхэд байхад аавыг дагаад явдаг гэсэн яг юм дээч. Тэгэхээр би яг одоо тодорхой одоо ингээд залуу болтлоо. Ягаад манай Монгол улс хөгждгүй юм? Би ч өөрөө Оросын холбооны улсад бакалавра Ленинград хотод төмөр замын мэргэжлэр инженер. Австрали улсад бол магистра агшин шатны инженер менежментээр хийсэн. Одоо дэлхийн нэлээд олон улсуудаар бас явж ингэж ажиллаж гадаад компани ажилласан. Тэгээ надад хүүхэд байхад яг ингээд бусад иргэдүүдэд төрдөг шиг бүхэл асуулт өгдөг гэсэн. Яг одоо цаахны хүртэл. Ягаад Монгол улс хөгждөг вэ? Ягаад залуучууд нь хийх ажил байхгүй? Ягаад монгол залуучууд гадагшаа гарч сурах ёстой? Монголдо ягаад сурдаг? Монголд ягаад ажил байхгүй? Өндөр цалин байхгүй? Ягаад Улаанбаатар хот ингээд одоо орчин үед ингээд агаарын бохирдолтой төвчлөлттэй асуудалтай тулгарцоод ингээд. Тэгээ би чи яг 2 жилийн өмнө 24 оны гэхээр тэний өмнөсгч яг ингээд шүмжлээл их баригчид юу ч хийж чадахгүй байна гээл
Тэгэл тэр асуултууд үргэлж байдаг газар юм байна. Тэгээ өнөөдөр би энэ бүх асуултуудын хариултыг яг өөрийн биеэрээ туулж яваад маш сайн ойлгож эхэлсэн. Би бол маш сайн энийг одоо ойлгож ирсэн гэж хэлж болно. Тийм учраас би өнөөдөр яг улс төрийн албан тушаал хотын орлогчороо биш яг хувь хүний одоо Улаанбаатарын иргэний сэтгэхгүй инженер хүний сэтгэхүүгээрээ бүх юмыг тоо баримттай үндэслэлтэй ярихад бол бас ярилцъя гэж одоо бодоод сууж байна. Тэгэхээр бас яг тэгж одоо санал тавьж байгаа тань маш их баярлалаа. Наазмаа. За одоо ойлаа саний нэг 3 асуулт байна шүү дээ. За. За тийм тайлан байна уу гэсэн байна. За тайлангууд байгаа. За тайлан 26 оны тайлан байна. Хамгийн эхлээд 13 оны тайлан байна. За үзэгчтэй мэдээлэл өгөөднөөс уучлаарай. Доотлоо энэ нөгөө эдгээр маань олон нийт энийг харах боломжтой байгаа юу? За би ямар тал ярьж байгааг бол яг энэ төслийн үед айгүй товч харахад 2008 оноос эхлээд судлагдаад хамгийн анхны их хурлын тогтоол нь 13 онд хамгийн анхны наривчсан бүх бичгүүрүүд нь 13 онд гарч ирсэн. Яг энэ тэр чинь 8 оноос хойш 18 жил 13 оноос хойш 16 жил гаццсан. За 13 онд ингээд эхлэхэд бэлэн болцсон буюу одоо та яг уншвал Туул голын 70 дагуу 33 км хурдны зам барих. Төслийн байгаль орчны нөлөөллийн наривчсан шүү. Яагаад байгаль орчны нөлөөллийн наривчсан гэдэг би ингээд батлагдсан. Ингээд онцлоод байна нөгөө энэ төсөл 13 онд эхлэхэд бүх бичигүүрээр бэлэн болсон байна. Бэлэн болсон. Гэхдээ бас тэгээ байгаль орчны наривчсан үндгээр ирэх авцсан. Энэ яг бичигүүрээр бэлэн болсон. За энэ дээр болон 26 онд бид нар энэ шинжилсэн наривчсан төлөвлөгөөн дээр усны доор гадаргад нөлөөллийн ашиглалтын үед маш бага гэж байгаа. Яг үгээр бага гэж байгаа. Тэгээд барилга угсралтай үед байгаль орчинд нөлөөлөх ерөнхий төлөв байдлаа дунд. Гэхдээ байгаль орчин гэдэг дээр юу болж байгааг бол ус, ургамал, амтан, гадаргын хөрс, нийгэм. Тэгээд дээрэс нэг юуних гэдэг 7 юм. Тэрнэр барилга угсралтай үед дунд нөлөөтэй тэр хэсэг газар ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан. За наривчсан усны гүний урсцах дээр бага нөлөөтэй гэдэг энэ тайлан дээрч бүх гадаргуун тооцоо юм байгаа. Би танд дэлгэрэнгүй оруулж болно. Энэ 13 оны төлөвлөгөн дээрч дэлгэрэнгүй байгаа. Би ягаад энийг танд 13 онтой энэ усны нөлөө бага гэж хэлээд байна вэхэд үндсэн тараас 13 оны хос өөрчлөгдөггүй. Бүр яг тэр юм дээр ч. Тэгэхээр би товчхон итгэхэд Туул голын өмдний ус урсцанд нөлөөлөх нөлөөл байхгүй. Урсцанд нөлөө байхгүй. Ер нь гүний усанд нөлөөлөх нөлөө байхгүй. Би дахиад Улаанбаатар хотын өмдний усны талаар бол бас амар олон тайлбарлаад гэж байна. Хэд úplдтэй ханаас гарч байгаа. Ямар төсөл хэрэгжиж байгаа. Сүүлийн судалгаа дандаа. Би өнөөдөр яг ингээд нэг 2 юм тор материал чирж орчихсон. Тэгээд би бүх материалыг ингээд чирээвэл юм багтахгүй байдаг машин дөрөв. Яг бол өмдний усны талаар сүүлд мягны солилтын сангийн яг ийм тайлбарж байгаа. Улаанбаатарт 2100 2040 он хүртэл Улаанбаатарт өмдний усны хэрэглийн талаар зөвлөмж судалгаа хийсэн. Одоо энэ миний мэдж байгаа юуны мягны солилтын сан MCC гэдэг нөгөө мягны солилтын сангаас чинь 3 багц төслийг корпорац. Нэг нь нөгөө био шоуны үндэсний хөөсөр. Тэгээ тэр үндэсний хөөсрийг хөдөлгөөн тал Улаанбаатар хотын бүх үндэсний хөөсрийн судалгаа нөөцийг Америкийн мягны солилтын сан хийж байгаа байхгүй. Дээрээс нь саарал ус буюу усыг тагнад цэвэршүүлэх компакт төслүүд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь Улаанбаатар хотны гол үндэсний хөөсөрт холбоотой төсөл. Энийн сүүлийн тайлангууд хийгдсэн. Яг батлагдсан оны мэдгүй. Энэ бол хамгийн том судалгааны байгууллага хамгийн өргөн тайлыг хийгдсэн судалгаа байж байгаа. За тэрний ерөнхий дүгнэлтүүд бол одоо надад байгаа. Тэгэхээр би юуг нь авчирсангүй. Би яг тэр шиг бичиг баримтыг авчрах юм бол та бүхэн өнөөдөр ширээн дээр багтахгүй тийм. За тэгэхээр иргэдийн дунд та бол яг энэ тайлангуудтай танилцсан байгаа учраас юунуудыг нь одоо ерөнхий дүгнэлтүүдийг ингээд уншаад өөртөө ихтгэл үнэмшилтэй ингээд байнга хамгаалаад яваад байгаа харагдаж байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө талд энэтэй бас дахиад давхар танилцсан байгаа. Товч хураангуутай ч юм уу те executive summary гэж ирдэг. Энэтэй зарим танилцсан байгаа. Миний одоо зарим хүндгэж явдаг зарим эрдэмтэн судлаачид Монголын маань тэр хүмүүс болохоор бас эргүүлээд үгүй энэ чи их аюултай юм байна штэ гэж гараад энэ хоёр талд гарцсан одоо манай 19-нд энэ судлаачдын байр суурь нэг юм байгаа тань л да. Тийм байгаа болохоор та бүхэн энэ ажлаа хийхдээ одоо зөвхөн одоо өгдөгчдийн байгаль орчны үнэлгээний тайлангаа за удирдлагууд энэ улсын хурлын гишүүдэд ингээд танилцуулахаас өмнө буцаагаад нөгөө иргэдтэй олон нийттэй
энэ мэргэжлийн хүмүүстэй танилцуулах ажлууд ч одоо жоохон сул явж ирсэн юм билүү та гэсэн бас нэг дүгнэлтийг хийж болохоор байгаа. Яг тэгэхээр гів мэдхэн энэ чинь байхгүйсэн шүү дээ үнэндээ. Одоо энэ нэг олон нийтэд нээлттэй байгаагүй шүү дээ. Тэгж байгаа олон нийтэд нээлттэй байгаа. За яг үнийг хэлэхэд тэр ардчилсан намын тэр хилцүүлэг дээр анх удаа харж ийн гэсэн юмнуудс яваад ирсэн шүү дээ. Та бас энэ дээр яг зүгээр тэр хүмүүст яг вебсайт дээр байсан байж болно. Гэхдээ ингээд хүн чинь ингээд 5-6 ийм 4-5 үсэгтэй вебсайт руу ороод харахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр тэрийг бас олон нийтэд нээлттэй байсан гэж хэлэх чинь бас өөрөө өчирдөгдөлтөй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бас яг урьдчилсан хилцүүлгүүдийг хийсэн гэж одоо ярьсан л та бас байсан. Одоо та хүмүүс тэгж хамгаалаад байгаа. Гэтэл яг ингээд миний зүгээр, эргэн хүний зүгээс хөндлөнгөөс харахад тэр бас өчирдөгдөлтөй байсан юм шиг. Одоо ингээд гів гэнтхэн маа ингээд 2.3 их найд гээд ингээд явахаар хүмүүс боломогдаад угаасаа хүний хамгийн анхны реакшн бол харддаг штэ. Ингээл хардаал ороод ирчих واخхой. Тэгэхээр одоо бид бүхэн хоорондоо уулзаж ярилцаад энэ мэдээлэлд аягуулсан солилцох хэрэгтэй л юм л да. За тэгэхээр та бас нэг энэ тайлан дээрээ бас нэг зүйл харуулах гэдэг шиг байна. Ямар үнэлгээний одоо үр дүн дүгнэлтээр ашиглаа. Яг би зүгээр айгүй энгийнээр тайлбарлахад дэлхийн хүн төрөлхтөн голоо дагаж амьдардаг. Гол дагаж хот үсдэг. Яг голоо дагаад усаа дагаад хүн төрөлхтний хот үсч Улаанбаатар ч бас хатан туул тасаршгүй алтан янз гэдэг юм шүү дээ. Тэгээ хүн төрөлхтөн голоо дагаад усаа дагаад амьдрахаараа гол төгрөг гүүргэрдэг. Тэгээ бүх гүүрүүд хоёр талтай голтой тулгуур багтай байдаг. Энэ бол маш энгийн логик. Тэгээд яг эндээс зүгээр хүмүүсийг бас ойлгосоо л гэж боддог. Яг одоо бид нар чинь тулын хүрдний зам яг энэ зурган дээр харагдаж байгаа голын нэг 700 м байна уу би яг мэдэхгүй байна. Нэг 15 баг нь голын голдрол орж байгаа. Бусад хэсгэнд 2 дугаар татам динж хоёрын цахаар явж байгаа ийм асуудлууд байж. За би надад чи яг тодруулаад асуучмаар байна. Яг одоо. Тэгвэл энэ бас тань мэдэх асуудал шүү. Асуулт шүү. За соёлоо ингийн нэг асуултаар асуугаад таагаад яа. Тэгвэл нөгөө түрүүний би таны асуултанд хариулаагүй. Тийм дүгнэлт та бас нөгөө нэг шинэ юу оруулаад ирж байгаа учраас би энэ гээс энийг л асууж байна. За тэгээд дараач нь би яг танд 5 минут энэ 10 минут энэ хариулаад явж болно. Урт хариулт. За сая тайл саяны бас нөгөө фейсбુક дээр байсан тэр хүний асуултан дээр ч гэсэндээ байсан. Орцсон байсан. 2300 гаруй баг нь газрын гүн 20-30 метрийн гүнтэй байршуулнаа гэсэн байгаа. Гэтэл энэ чинь зөвхөн та сая 15-аас 20 л яг голын урсц дээр орж ирнэ. Бусд нь ингээд хойноо дадлан байдлаар баригдана гэх гээд нь штэ. Яг ийм зургийг л би хармаар байна л да. Энэ юу вэ? Энэ биднээсээс гаргасан хамгийн бодиттой зураг. Бид гурав одоо тэр 15-аас 2300-гийн 15-аас 20 л гол дээр 15 орчим. Яг мэрэгжлийн хэлгээр ингээд байгаа. Эхлээд би яг ус гүр хоёр туулахын тулд гол гэдэг ойлголтыг аягүй энгийнээр өгөөд хот доторх гол гэдэг хоёр ойлголтыг энгийнээр ойлгосон юм шиг. Одоо ингээд харахад яг энэ голын яг ус урсж байгаа хэсэг нь бол голдрол буюу яг энэ ус урсж байгаа голдрол. Хажуу талынхын хэсэг нь болохоор нэгдүгээр татам, жоохон өксөд ихээр хоёрдугаар татам. Тэгээд динж. Нэг хоёрдугаар татам нь болохоор жирүү үед гол урсдаг. Зөвхөн жил одоо шар усны үер ч юм уу олон жил тогтож үер урссан үед тэр татам дээр гарч ирдэг. Тийм учраас татмын ургамал нь өөр ийм жирийн газрын хот бол өөр. Тэгээ монголчууд дээр үед хөдөө хөгшчүүд хонохдоо ургамлаа хараад мэдчихдэг учраас говьч өнө хаач өнө хизэж голын татам дээр хондоо яг нөгөө хавар шар усны үер ч юм орж ирээд аваачдаг учраас тэр ер нь манай хөгшчүүд нөгөө ургамлаа хараад мэддэг учраас доор хаж динжээс дэше гарч унтдаг. Тэгэхгүй зарим өндөрлөг газар чинь нөгөө голын татам дээр хүмүүс чинь ингэж хонох дуртай шээ. Хэрэг татам дээр хонох юм бол үерт унтж байгаа дуртай. Голын татам гэдэг бол жилд нэг удаа зөвхөн одоо шар усны үе болов. Тэгээд 50 жил юм уу 100 жилийн циклүүдтэй үер дээр л урсдаг. Тэр хэсийг бол татам гэдэг. Тэгэхээр 9.8 км-ний юм гүүрээр голоо дагж байгаа хот иргээрээ гэлтэй голын миний одоо баримж байгаа би яг нарийн хараагүй километр ч хүрхгүй 600-аас 700 м нь 15 орчим баг нь яг голтөрлууга захалж орж байгаа. Бусад хэсэг нь алаад 2 дугаар татам динж хоёрын завсраар 9.8 км гүүрэн байгуулж явж байгаа. Тэгэхээр энэ голын голтөрлөө ороод байгаа юм байхгүй голын хажуудын татамлууд гүнлүү суулгаж байгаа. Тэр хэсгийн усны хоригдлуулах усны наривчсан тооцоо зураг яаж суулж байгааг нь одоо хоёулыг нь харж байгаа.
сүүл баттагдсан байгаль орчны наривчсан үнэлгээнд дээр бүгд байж байгаа. Усны тооцоо хэрхэн нөлөөлөх, хэдэн бургас хэрхэн одоо нөлөөлөх гэдэг. Тэгээ ерхий дүгнэлттэйг ан амтаа одоо яг таны хоёулаа ярьж байгаа энэ багнууд усны тооцоон дээр ингээд тооцоонуудаа мэрэгчлэн хийцэн. Яаж нөлөөлж байгаа гадаргуу усанд яаж нөлөөлөх вэ гэдэг усны хэсэг дээр хэрхэн нөлөөтэй гэдэг. Тэгээд энэ усан орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гарцсан. Энэ шар гэдэг нь өөрөө анхаарах гэсэн үг тийм ээ. Бид шар өнгөөр дунд зэрэг тэгэхээр барилгын ажлын үед ашиглалтын үед буюу дуусц үед 2.3 буюу ногоон байна гэдэг юм. Хэсэлгүй гэж харж байгаа юм. Тэгээд энийг яг хилцүүлэг дээр ярьсан юм шүү дээ. Тэгээд яг сэдвэрээ байгаа цаашдаа хомсдол гүний ус урсад гэдэг. Тэгээд оноо өдөө мэрэгжлийн хүмүүс яг тэр тооцоо судалгаагаараа хийгээд ингэж гаргаж ирдэг. Тэгээд ерхий дүнэлт байгаа амттан ургамал тэрүүгээр бол ашиглалтын үед бол бага нөлөөтэй буюу нөлөөлгөөж үзнэ. Яг барилга өсөлтийн үед бол дунд нөлөөтэй гэдэг ингээд гарцаа. Энэ маань өөрөө дахиад энэ 13 ондоо ч хийсэн байж байгаа. Яалаа. Тэгэхээр юм шиг. Тэгээд манай Улаанбаатарчуудын бас нэг би яг зөвхөн хувь өөрөө хүний хувьд ингээд бас нэг юм тайлбарлалт байна. Дэлхийн ингээд бүх хотууд Солонгосын одоо Сеул хотоор би Ганнам дүүргэж жишээд байна. Ганнам дүүрэг манай Улаанбаатар хотод ижлэн түүхтэй юм байна. Би өөрөө төмөр замын тээвэнд очиж 73 дуу сургуулийг төгссөн. Тэгээд бид нар хүүхэд байхдаа урагшаа ингэж халтгаж гараад туулголд ороод ирэг дээр нь төмс шарж иддэг байсан байхгүй. Тэр үед ингээ урагшаа хаан удаар хөгжиг байсан. Хаан удаар хөгжиг байсан дундуур гол байгаа. Дунд гол дээрээс нь төмөр зам байсан. Тэгээ гүүр байгаа учраас хөгжиж чадахгүйсэн. Тэгээд урагшаа нөгөө хуучин яг 73 дуу сургуулийн ажилтны нөгөө тээврийн төвчөн дээр бид нар чинь нарны гүүр тэгээд гүүрүүд нөхөн арсууд хийснээс хойш Улаанбаатарт урагшаа ирдэг. Тэгээд одоо ингээд урагшаа туулгол руу тулаад туулгах хүртэл багцсан. Солонгос бас дээр үед хам өрнийхөө хойдолд байж байгаа. Хам өрөө их үерхэлдэг том гол хам өрний Ганнам дүүргийн хэсэг чинь ногоочдын тариатай нутаг байж хагаад Пагчунхын ерөнхийлөгч үед хам өрн дээгүүр хөгжүүлэх 50 жилийн төлөвлөгөө тэгээд гол дээгүүр том гүүрүүд хийгээд тэгээ хам өрнөө угшаа гараад одоогийн тэр Ганнам дүүргээс Солонгосын эдийн засгийн 10% бүрдүүлдэг дүүрэг. Тэр чинь анх тариалансны газар байсныг нь одоо Солонгос үнцэнтэй дүүрэг болсон. Тэгэхээр би эндээс юу авах гэдэг нь нүгэл бүх улсын хотууд голоод агаж байдаг, гол дээгүүрээ гардаг. Тэнгүүд одоо Солонгосын таад хам өрнийг хараа. Хам өрний хажуугаар ийм шороотой ийм зэрлэг моттой хэсэг байхгүй. Хам өрн байна уу, Бээжин байна уу, Москва байна уу, дэлхийн бүх хотууд Нью-Йорк байна уу? Голын хажуугаар шууд ингээ үрийн хамгаалал эрэхтэй. Иргэдээр хүн явдаг. Тэгээ доош нь байвал ийм тогтчлолтой бид нар сэлб хийж байгаа юм шиг ийм юутай зориуд ингэж бэлтгэсэн одоо татмын хэсэгтэй. Тэр үгээр тэгэхээр хот доторх гол гэдэг бол өөрөө нийлэх гэдэг санаа. Зэрлэг гол шиг ингэж голдорлоо өрчилж явдаг тийм байгууламж биш нэгдүгээр. Хот доторх гол гэдэг бол өөрөө тэр хотын үерийн усны яс хамгаалах тогтчлолтой байгууламж байдаг. Одоо Улаанбаатар хот ингээд уршаа тэлээд хөгжчихлээ. Одоо бид нар сэлб болгохын эргийг дэлхийн бүх хотууд шиг хоёр тоос нь хумаад голынхон лаг шаврыг авдаг. Тэгээ тогтчлолттой ингээд хоёр талаар эргийн байгууламж багс. Энэ дэлхийн хотуудын дэлхийн бүх хотуудын. Манайх болохоор одоо ингээд нөгөө зэрлэг байдлыг авдаг. Хөдөө зэрлэг байдлыг гэдэг хэд хэдэн сул тал байгаа. Том үер болонгууд тэгээд дээс нь ингээд усаар зөгдөж ирдэг шороо ингээд лаг дүүрээд. Тэгээ гол маань өөрөө урсцаар мэдэл голдрлоо өөрчлөл тэгээд дүүрээд ингээ байгалаараа өөрөө хөдлөд голдрлоо өөрчлөлт. Хот доторт их боломж байдаг. Тэр ярьсан энэ сэлб дундгалын асуудал. Чин бас л 2 жилийн өмнө нөө бас л их дүүлэн шууган болол баахан барилгуудыг буулгаж ийж эс аутлтыг болгосон дараа нь бас нэг шатхуун түгээх станцыг хүртэл буулгаж байсан шиг санагдаж байна. Энэ голдрлоо авдаггүй тий. Одоо үрийн хамгаалтыг барина гэсэн нэрийн дор шүү дээ. За тэгэхээр эдгээр ажлууд одоо яг юу болж байгаа юм бэ? Сүүлийн үеийн сошиал нийгмийн сүлжээнд төгссөн видеонуудыг харахаар үнэхээр яг л нэг бүтэл муутай гимээр бетон хоёр талд нь ингээд жоох ив хавгүй бас нэг гоо зүй мэдрэмжтэй ийм ажил хийх ёстой шүү дээ тийм ээ. Гэтэл энэ дутуу харагдаад байна. Яг энэний эсрэг тэмцэж байгаа хүмүүсийн байр суурь сэлб болон дунд голын энэ асуудлуудыг шийдэж чадахгүй байгаа удирдлага одоо яаж энэ туулын урдны завыг барих гэж байгаа юм бэ? Яаж бид нэр итгэх юм бэ гэж асуугаад байсан л та. Тэгэхээр энэ тал дээр та тайлбарлаж. Та хэрвээ 24 оны сүүлийг санаж байгаа бох. Би улс төрт хамгийн анх ямар хүн алдсан биш гэж мессежээр гарч ирсэн тий. Санаж байна. Би яг тэрийг санаж байна. Тэр үедээ намайг одоо би яг тэр үедээ нэг одоо Тэмээт төвшөний замын дээр очив. Тэгээд долгионтой. Яг төслийн талбай дээр ажиллаж исэн, өөрөө бүтээн байгуулалт хийж исэн, гар ажиллаж байгаа инженер хүний хувьд энэ ямар ч асуудал биш. Тэгэхээр
тэр бол хэвийн ажил гэдэг. Би өөрөө одоо 17 жил туслах машин засварчингаас нь ахуулаад яг тэрийг одоо хийж өнөөдөр хүртэл улс төрийн халамжлал авахтай хөдөө дандаа инженерийн байгууламж дээр олон мянган Монголын залуучуудтайгаа одоо бүтээн байгуулалт хийж явж исэн хүмүүс бол энэ манай ажиллаж исэн хамт олон бүх хүмүүс мэдж байгаа. Бүтээн байгуулалт тэр бол нэг тийм хүндрэлтэй асуудал биш. Улаанбаатар хотод бидүүсийн хийж байгаа ажлууд бол тэрнээс муу хийгдэж байгаа. Манай Монгол залуучууд юм ажиллаж тэр муу хийж байгаа, бүтлгүүж байгаа нэг ч байхгүй. Ер нь яг зүгээр нийгэмдэр ингэж хэлэхэд би бас иргэдийн хэлмээр гэдэг. Бид нар энэ Улаанбаатар хот өнөөдөр агарын бохирдол төвжирлэгээр хүнд асуудлууд ярьдаг байсан. Айгүй бол асуудлууд алдан байгаа. 7-8 хүндрэлтэй асуудал. Эрчим мөрч, дулаан, бохирн тулцсан. Тэр асуудлууд шүү дээ. Энэ асуудлууд чи яагаад үүссэн бэ гэдэг би хүртэл өөрөө гайхаад байна. Эн чинь өөрөө энэ 1985 оноос хойш Улаанбаатар хотод бүтээн байгуулалт яг инженерийн бүтээн байгуулалт хийгдэв. Харин энэ инженерийн бүтээн байгуулалтууд хийгээг байж байгаа дээр нь хууль бусаар авилгач нөхдүүд ингээ үе эрх мэдлээ ашиглаж одоо олон нийтийн талбар дээр зөвхөн орон сууцны барилга барьж явсаар байгаа Улаанбаатар хотын дулаан, цахилгаан, бохир ус, цэвэр ус, нийтийн эдэлбэрийн төлөвлөлт, нийтийн тээвэр энэ бүх асуудлууд өнөөдөр яг ингээд оргилдоо тулцсан. Буюу 2021-2023 онд үер болоход үерийн байгууламж нь үерээ барьж дийлхэ болцсон, эрчим хүчин дутагдсан. Агарын бохирдол нь одоо бүр маш аимшигтай Улаанбаатар хот дэлхийд агарын бохирдлоор тэргүүлт болцсон. Төгжирлэн арай дэлхийд нэгт биш байгаамаа. Одоо Манилаа тэр бол биднээс манахаас илүү төгжирлэлтэй юм болсон ийм хот байсан. За би инженер хүний хувьд яг л энэ хотын энэ ажил дээр нийслэлийн засаг даргын ажлын багт 24 оны 10 сард ороод ажиллаж эхэлсэн. Тэр ингээ харж байхад бол яг манай Монгол залуучууд инженерүүд бол бүтээн байгуулах гал ажиллаж байна. Манай залуучууд одоо сурч байна, одоо төсөл хэрэгжиж байна агуудаа. Бид нар ч одоо бүтээн байгуулалт хийж үзээгүй болсон шүү дээ. Монгол инженерүүд. Би анх удаа Улаанбаатар төмөр замд ажиллаж байгаад манай төмөр замыг энэ станцыг бүтээн байгуулсан Оросууд авч явдагсан. Дараа нь оюутлогууд би авир ажиллаж байсан. Тэгэхэд Канадууд, Австралчууд, барууныхан бид нар зам. Одоо л монголчууд ч уртлын төмөр зам дээр сая өөрсдөө нэг бүтээн байгуулалт хийж үзлээ монгол хүмүүс. Тэгээ ингээд одоо бид нар хийж сурч байна. Тэгэхдээ бид нар бол муу ихгүй. Би монгол инженер залуучуудыг хамгаална. Яг төслийн талбай дээр хөдөө ажилладаг сайн инженер залуучууд монгол компаниуд төр сэлбэр дээр ажиллаж байгаа. Тэнд ажиллаж исэн хүмүүс харахад бол тэрийг одоо маш хэвийн замбраатай сайн ажил явж байгаа. Би бол тэр магтмаар. Өнөөдөр зүгээр төр ус төржүүлэх гээд юм ий зураагүй муу үнцгийг харуул зөндөө муу харагдана. Гэхдээ одоо энэ салбарт олон жил ажиллаж исэн инженер залуучуудын хүмүүс хэлэхэд бол сайхан бүтээн байгуулалт явж байгаа. За 23, 24, 2-нд маш их үер болсон. Монгол улсын усны одоо урдаа явдаг том компани, усны одоо тэргүүл зөвлөх инженер, усны холбооны дарга хан зэрэг тэргүүтэй хүмүүс тэр үерийн одоо сэлб бол эз аудит хэсэгтээ тооцоол хийгээд даалган хийсэн. Тэр бол цэвэр Монгол усны салбартаа тэргүүлж байгаа инженер хүмүүсийн тооцоо. Одоо бол тэр даалгангийн одоо тэр хоёрын хан түшид сан үерийн самбал хан голын эсийг гол төрлийг лагийг цэвэрлэж гол төрлийг засах ажил бол яг 2 жил явагдаад тусчих. Энэ бол хэвийн хугацаа. Яг тэр эс аутлет хэсэг тэр голын дунд голын хэсэг дээр 16-7 Улаанбаатартын магистрал явдаг. Гаталдаг. Төөр, цэвэр ус, бохир ус, үерийн усны зайлуулах том шугам. Дээрээс нь яг хажуугийн даалгангаар 6 том өндөр хүчтэй кабель түүний 2 шангирыг дагах гих мэт зөндөө. Тэгэнгүүт бид нар нэг тэр голын гол төрлийг янзлахтаа цэвэр усны шугамаа доош нь нэмээд суулгыг өргөдөг. Бохир ус үерийн байгууламжаа өргөдөг. Шангирлагийн кабелийг тасалж болох уу яах вэ шилжүүлэх үгээд ингээд бүх тэр байгууллагуудтай зөвхөн хотоос ирчим хүчний яам. Тийм ээ. Бусад замтэр яамгаа бусад байгууллагатай уялдаж тэр шугамуудыг шинжлэх ажил тэр доогуур хийгдсэн. Яг инженер хүний ажил бол хүмүүс дуусч байгааг хардаг. Тэрний ард харагдахгүй маш олон тооцоо бол хүндрэлтэй ажлууд явж байдаг. Тэр дэд үтцүүд дахиж 40, 50, 60 жил буюу одоо намайг өнгөрцөн миний хүүхдүүд үуч байж байна. Ийм учраас тэн дээр тэгж их хэмжээний одоо хугацаа хөдөлмөр ордог. Харин манай Монгол инженерүүд Монгол тэмж ажиллаж байгаа залуучууд сайн гэж би боддог. Тийм учраас бол одоо 6 сарын 1-нд голын гол төрлийн хэсэгт усны хажуудлын тогтчлтын ажлыг дөнгөж өнгөрсөн жилийн буюу 2025 оны 10 дугаар сард компани эхлүүлсэн. Тэгээ өвлжөнгөө ажиллаад өвлийн 1 сарын 2, 3 дугаар сарыг зогсоод одоо ажиллаж байгаа. Тэр нь гадна талын явган зам хамны хэсгийн гэрэл тогтчлтын хэсэг гэж байна. Тэр явган зам дээр бид нар өнгөрсөн зам бас натурын гүрлөө шууд гарах, натурын гүрний доогуур хэсэгтээ шууд явж болох уу Улаанбаатар хотын явган замын мастер төлөвлөлтөд уялдуулаад Улаанбаатар хот явган иргэдтэй ээлтэй дугуй скутер тэрэгцэртэй эмэгтэй хүнд ээлтэй байх ийм аксессуудыг явах орц гарцыг нээж байгаа учраас тэнд дээр өнгөрсөн жил тэр төлөвлөлтөд уялдуулж хийгээд 25 оны 10 сард компани гэрэл шалгараад
10 сараас хойш одоо хүртэл хийж байгаа. Тэгээд 6 сарын 15 одоо 6 сарын 15-нд ажил. Бүх ажлууд нь шилбэл бол нүн уулын. За тэнгууд тэнцээ нэг ажил явж байна. Нэг ажил эхлэх байгаа. Натурын нарны замын гүр урд байгаа. Тэгээд нарны зам хойдолтой натурын гүр байгаа шүү. Энэ хоёрын яг гол дээр юунооны хавцаа бидэд явган гүр нэмж тавьж байгаа. Тэгээд энэ ажил бол тэр товчлолтой ажлууд дуустнаар хийгдэж явж байна. Би дундуур дахиад явган зам буюу Улаанбаатар хотыг одоо бид хашааг буулгаж тэ крашуудыг болгож явган үндэ ээлтэй аюулгүй оюун тогтчлолттой камераар хамгаалагдсан ийм л хотыг бид бүтээх гэж хийж байгаа. Айгүй олон юмтай уялдаж байгаа. Ийм учраас энэ ажил бол одоо үргэлжлээд явж байгаа. 6 сарын 15 гэхэд гүүрний ажил дөнгөж эхэлсэн явж байна. Голын шинэ гүүр. Бусад ажлууд бол дууссан байна. Тэгээ энэ хугацаанд сайвж байгаа одоо харагдж байгаа бүх асуудал хэвэн. Тэрэн дээр одоо хоёр компани ажиллаж байгаа. Голын голдрлын хэсгээр Бэлгүү Монгол компани, Монгол инженерүүд олон ажиллаж сайн залуучууд гадны төвчлөлтийн ажил дээр Силя гэдэг оюутлогоо дээр ажиллаж байсан Монгол компани, Монгол төвчлөлтөй. Миний ойлгож байгаа Силя групп Бенжотинтогийн паркийг төвчлөлт хийсэн яг тэр компани ажиллаж байгаа. Баярлалаа. Тэгэхээр тааш 24 оны 10 сард улс төрийн албанд очсон гэхэд бас их улс төрч хариулаад сурцсан хүн биш үү би зүгээр хувийн үйлдэлээ. Их одоо жоохон урт ярддаг болсон биш үү. Та хоёулаа дараагийн хэд асуултыг блиц маягаар тэгэх боломжтой их боломжтой гэдэг ингээд явчээ. Ягаад гэвэл би бас дараа нь танаас зөвхөн энэ туулын хурдны зам биш бас өөр олон асуудлуудаар нэгэн төрснийх бас мэдээлэл авч үзэгчтэй өгмөр байна. За тэзүү болон өртгийн асуудал дээр 2.3 их найдаас буулгах боломжтой юу? 2.3 их найдаас буулгах боломжгүй. Ягаад гэвэл энэ одоо батлагдсан хянсан төсөв төртөг. Харин энэс энэ үнийг бол би баг гэж хардаг. Хувийн хувьд. Яг их мегабайт төслүүд ер нь яванда төсвөө даваад хэтрэх гэдэг асуудлууд байдаг л да. Гэхдээ цаг хугацааны хувьд энэ чинь 2 жил хөрвүүлэх учраас бас харцсан гайг гэж хараад байна тийм үү? Гэхдээ нөгөө төсөл хөрвүүлж байгаа үед одоо ингээд асуудал болоо саатаад байх юм бол сэрчнийгээр түвшний үнийн нөлөөнд дэлхийн нийтийн гэх мэт ингээд төслөө. За асуудлуудын эренб дараа дээр заавал өнөөдөр та мэдээж түрүү яс хэлчлээ баг ингээ хариулж байх нь 30 жил хүлээс учраас бид нар одоо их болохгүй байна гэдэг ч юм уу тий. Гэхдээ заавал 2.3 их найд бас харьцангуй их төсөв энэ мөнгө бол бас их мөнгө шүү дээ. Тэгэхээр энийг заавал өнөөдөр зам гүүр барих дээр 2.3 их найдыг зарцуулах хэрэгтэй байсан юм уу? За энэ 25 оны доллар шилжүүлж байхад 680 сая доллар байсан. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар 2025 оны хамгийн сүүлийн судалгаар нэг 2021 онд л гэхэд бид нар төвчрлээс олж 1.2 тэрбум долларын Улаанбаатарт тохируулж байгаа. Эдийн засгийн хувьд алдагдал хийж байна тийм ээ. Жилд шүү дээ. Тэгэхээр төсөл бүтнээрээ 2 жил 3 жил 2.2 жил туваахад 680 буюу 1 жил дутах юм бол бид нар энэ төсөл дээр доллараар ботод хоёлаа 300 сая доллар зарцуулж байна. Жилд 300 сая долларыг зөвхөн 21 оны үлгээр 1.2 тэрбум долларын одоо жихэн алдагдал гэдэг чинь та 1.2 нэг юм уу 300 юм. Нэгдүгээр хоёрдугаар макро эдийн засгийн бид нар эдийн засгийн хүндрэлтэй үтс эдийн засгаа тэлэх мөчлөг сөрсөн бодлого гэж одоо эдийн засгч нар ярьдаг. Улс их орн юм хэцүү болоход гаднаас зээл тусламжаар ам долларыг оруулж ирж Улаанбаатар хотод Монгол улс бүтээн байгуулалтын эдийн засаг эрүүл эргэлттэй байдаг. Компаниуд ажилтаа улс их орн бүтээн байгуулалттай байдаг. Дараагаас хоёрдугаар хүний амьдралын чанар. Би өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа. Төрийн албанд ажиллаж байгаа би хүний хувьд хизээч би төрд ашиг хийнэ гэж бодохгүй энэ буруу ойлголт. Би юу гэж боддог гэвэл би Улаанбаатарт амьдарч байгаа иргэн таныг миний тэнд мэдгүй байгаа нэг хүүхдийг агарын бохирдлого, төгжрлөгөө, эрүүл аюулгүй орчин үеийн аюулгүй сайхан хотод би амьдруулах нь миний үндсэн үүрэг. Санхүүгийн хувьд би өөртөө юм уу одоо бусад асуудлаар би макро эдийн засгийн менежмент хийх ёстой. Энэ бол төрийн алба хотыг удирдах байгаа хүмүүсийн миний харж байгаа Нямбатар дарга харж байгаа өнцөг бид нар иргэд компаниуд дээр ашиг хийх гэж бид иргэдээ хотоо аюулгүй сайхан дэлхийн жишг нийцэн хот болгох гэж ажиллаж амьдарч байгаа. За өргөжлөлөөс сууж шүү. Аливаа мега төсөл за мега төсөлж биш. За бүр микро байсан ч хамаагүй. Саяны засгийн газар ч гэсэн сүүлийн хэд хэд удаагийн засгийн газрын зөвлөлдөх ардчлалын тухай философиг бол байнга ярьж ирсэн. Энэ зарчмыг бол байнга дэлгэрүүлсээр мөн сайжруулах гээд явах шиг байна.
За энэ яг юун дээр үндэслэж байна вэ гэх юм бол альва нэг шийдвэр гаргахаас өмнө эхлээд иргэд олон нийтийн хувьд та бүгдийг сонгоод гаргаад ирсэн энэ сонгогчдтойгоо хэлэлцүүлье. Тэднийхэн дэмжлэгийг эхлээд авчаад араас нь шийдвэрүүдээ гаргаад энэ ажлаа явуулъя гэдэг нэг үндсэн зарчим байна шүү дээ. Тэгэхээр улс төрийн болон олон нийтийн дэмжлэг аваагүй байгаа энэ нөхцөлд одоо энэ төсөл цаашдаа явах юм уу юу? Та энэ дээр яг за яг хөв хүний зүгээс яг юу гэж харж байна? Инженер хүний зүгээс. Би энийг маш авцсан төсөл гэж бодож байгаа. За 2024 оны 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуул буюу Улаанбаатар хотод Монгол Ардын нам үнэлгээ байгуулсан. Тэрэн дээр Хишгийн Нямбатар гэдэг хүний одоо манай ахалж орсон намын даргын мөрөг хөтөлбөр шинэ Улаанбаатар. Шинэ Улаанбаатар дээр онцлог гол томцлолс тойрны хуулийн хурдны зам, Таранбай, Улаанбаатар метро, Дүүжин тээвэр, Сэлб 20 минутын хот. Энэ мөрийн хөтөлбөрүүдийг би сонгуул дээрж бүх Улаанбаатарчуудад бид нар ярьж Улаанбаатар хотынхоо иргэдийн үнэмлэхүй итгэлийг авч Монгол Ардын нам нийслэлээр 45 судлаас 40-ыг нь авч одоо үнэмлэхүй ялалтыг байгуулсан. Гэдэг асуудал. Энэ бол өнөөдөр таны хэлж байгаа нам улс төр та нар юу хийх гэж байгаа, хотыг маань ямар болох гэдэг гэдэг үндсэн энэ мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөж гарч ирээд их иргэдийнхээ итгэлийг авсан нам улс төр биш. Тэр 2024 оны 10 дугаар сард улс төрөөр биднээс ирсэн мөрийн хөтөлбөр энэ л байсан. Би тэр яг касктайгаа инженер хүн бүтээн байгуулалтуудыг хийнэ гэсэн юм өрөөтэй орж төслүүдэд танилцуулж байсан. Үүний араас бид нар сонгогдсныхаа араас 4 жилийн мөрийн хөтөлбөр, 5 жилийн үндсэн чиглэл болон бусад бүх Улаанбаатартай 20 40 төлөвлөгөөнд бүх шатанд энэ танилцуулгууд явж хэлэлцүүлэгдсэн юм асуудал болж байгаа. Тэгээд би одоо ч ингээд зарим иргэдтэй уулзахад манай иргэдийн маань одоо ихэнх хүн 60-аас дээш 70% дэмжиж байгаа. Мэдээж бүх хүнд юм таалагдана гэж байхгүй. Одоо 10 хүнээс нэг нь эсрүүцэх ийм асуудлууд бол хэвэн. Өнөөдөр Монгол улс олонхын эрх ашигын төлөө төрийн байгууллага явуулдаг. Би энэ дээр хэлээ танд нэгэн жишээ татахад дахин төлөвлөлтийн орон сууцны нэг төсөл сая 2 сарын өмнө болсон асуудал байгаа. Та нэг юм нэг айлын үлдээгээд нураацныг харсан уу? Тэр юм нэг байшинд одоо яг би яг зарим дээр тооттой байна. 58 айл. 58 айлын 56-нд гэрээгээ сайхан амьдрээгээ зөвшөөрсөн чинь нэг айл нь шуналтай хүн шүү. Одоо тэр хүн намайг шүүгдэг үгүй. Би өөрөө хэсэг хүнийхээ яах юм бэ? Хариуцлага хүлээн. Эсэргүүцсэн. Тэгээ эсэргүүцэж байгаа хүн өөрөө их мөнгө нэхэд энэ компаниас тохирч чадахгүй болохоор зөвшөөрлөхгүй хууль засны дагуу тэр бусад 56 айлаа хохирож байгаа байхгүй. Тэгэхээр энэ би 58 хүнийхээ би 56 мөнгөөр 50-аар талд орно. Би өнөөдөр улс төрийн ажил хийхдээ би маруучин зарж бүхнийг аз жаргалтай байх гэж биш, би олон нийтийн эрх ашигын төлөө нийгмийг зөв болгох гэж байгаа. Бидээж нөгөө босод одоо шөмжилж байгаа алтан оноо хэлж байгаа хүмүүсийнхээ суугаад үгийн үл сонсно хамтдаа ажиллаж болно. Би тэрэнд үргэлж нээлттэй байдаг. Шөмжлөл дундаас хүн хөгждөг, буруу ойлгодог. Тийм учраас би тийм хүмүүстэй үргэлж суугаад бэтгэлцэх, асгуул хамтарч ажиллахад бүр нээлттэй байдаг. Ажиллаа гэдэг би нийлээ. Хэдүүлээ хамтраад ажиллая яг үнэлэхгүй. Та энийг зүгээр зогсооход болохгүй гэж байгаа бол тэгж ярил би тантай ярихгүй. Ийм зүйл нь болохгүй. Яагаад гэвэл хоёулаа яриад тэгвэл хоёулаа энийг яаж зарч болох юм гэдэг дээр би хамтраад суудаг. Ийм учраас та одоо санаж ивэл мөнх эрдэнэ чи ирээд надад лав хийж игээд миний зөвлөх болоод бол батсан шүү дээ. Бас нэрээ тийм нэг юм болж байсан. Тэгээ миний орон тооны бус зөвлөх болоод батсан. За тэгэхээр бас л та бас нэр ягж их устэрч болчихлоо. Нэг асуултын хөрөөнөөс жоохон хоёлаа хазаагаад яваад байна. Улс төрийн дэмжлэг олон нийтийн юун дээр бол за бас нэг тоо хэлчихэ тийм ээ. Яг уу саяны болсон хамгийн сүүл болсон орон нутгийн сонгуулийн эрс бол хамгийн муу эрстэй, бага эрстэй сонгуулиудын нэг хуваар авч үзэх юм бол. Тэгэхээр бол яг уу одоо тэрнгээрээ дамжуулж туулын хурдны замыг тухайн мэдээлэл өгсөн гэх нь бас хайшаа бас хэцүү шттэ. Та бас мэдчихэл байгаа. Та өөрөө тэн дээр итгэж ийн үгүй тэр би бас жоох эргэлдэж байгаа шүү. Та бас бодоорой. Яг хүмүүс яг юм мэдэг байхгүй та. Яг ийм төсөл болгож байгаа шүү. 32 хэдэн километр хэдэн мянган гадас одоо тэ зоогоод одоо хатан туулыг минь яах гэдэг юм гэдэг одоо хүмүүс чинь ингэдэж штэ. Тэр мэдээлэл бол гараагүй байсан шүү. Тэгэхээр зүгээр миний асуух гэдэг гол асуулт бол та бүхэн маань нэг алдаа байгаа бол нэг алдаагаа бас ядаж одоо хүлээн зөвшөөрдөг баймаар байна. Яг энэ дээр бол та бүгдийн олон нийтэд тэр хилцүүлэг за яг хөө тэр тайлан дээр
бас олон нийтийн сүлжээн дээр яваад ах шиг байсан бараг нэг инээдтэй тоо байсан 160 хэдэн үнэтэй уулзаад ярилцсан зэрэг нэг тийм хүм яваад байсан шүү. Тэгээ би бас тэрийг баттай их сүлжээс авах болохыг мэдэхгүй байна. За та тэрэн дээр тайлбар өгч болно. Би нөгөө таны төрний хэлсэн дээр нэг цаадгаа. Та их хурлын сонгуультай харьцуулахад 2024 оны 10 сарын бусад орон нутгийнхтай. Бусад орон өмнөх орон нутгийнхтай харьцуулахад эрс гайхах тэр статистик бас шалгах хэрэгтэй байна гэж бодож байна. Их хурлтай харьцуулахад бол мэдээж нөгөө юу байхгүй ч нөгөө босго байхгүй. За тийм байж байгаа. Танилцуулгуудын хувьд гэвэл 12 төрлийн бичиг баримтаар санаж байна. Дамжуулаад давхарцсан тоогоор би сүүл ер нь бол нийлж утсан 10 сая юм лээ. Яг давхарцсан тоогоор та 10 сая гэвэл их хурлын эртцээр өссөн хүмүүсийн тоо. Араас нь нөгөө 4 жилийн мөрийн хөтөлбөр баталгаад дахиад иргэдээ санал асуулга авдаг. 5 жилийн үйл ажиллагааны чиглэл баталгаад жил болгоны төсөв баталгаад яг л төсөв дээр эн чинь нөгөө хамгийн мэдээлэлтэй. Тэгээ Улаанбаатарын хамгийн биднесийн бас 24 онд сонгогчдод ач холбогдол өгсөн хөтөлбөр бол Улаанбаатарын ерхий төлөвлөгөө 2040 байсан. 2040-ийн яг гол төслүүдийн нэг нь төвжирлээс очиж асуудлын нэг төвжирл учраас би энэ төвжирэл дээр яг орсон. Тэгэхээр тэрийг бол бид нар үндэсний телевизээр их чинь бүр 10 удаагийн нэвтрүүлэг битгэлцээ зөвхөн орж иж шүү дээ. Тэндээ чинь дотроо таваа тулж сэлб эдэргээ те. Бүгд яригдж байгаа шүү дээ. Би тэн дээр туул дээр хариулагдсан сэлб дээр болсон гэдэг. Тэгээд дээрэс нь бид нар иргэд аж ахуйн нэгжүүтэй жил бус албан бус танилцуулгыг нэг 10 удаа яаж байгаа. Зөвхөн тэр бичиг баримтаар хамааралгүй. Өөрснөө. Одоо би чинь хотын дарга дээр замдаа дөрвүүдээр яваад нөгөө салбарынхантай ингээд уулзч хэлцүүлүүд байдаг. Тэн дээр бол энэ зүйлүүд яриг. Тэгэхээр өмнөх Улаанбаатар хотод энэ магадгүй одоо 90 оноос хойш 36 жилийн түүхэнд хийгдсэн төслүүд хөтөлбөрүүдээс хамгийн өндөр танилцуулга мэдээлэлтэй явсан төслүүд. Энийг бол би танд одоо их дараа дахиад ингээ яах юм бол тэр судалгаар тэд үн тэр судалгаар би нотлогдно. Баримтууд нотлогдно. Тэр нотлогд нь тийм одоо төслөж байгаа. Тэгэхээр нэлээд өргөөлцсөн. Яг өмнөх жилийн өмнөх чинь сэлб хотын асуудал ингэ явж байсан. Төлсний асуудал явж байсан. Хүмүүс бол зарим нэг юм шүмжилж хүмүүс байгаа. Заримтай нь хамтарч ажиллаж байгаа асуудлууд байгаа. Одоо жишээлбэл би яг жилийн өмнө хятадуудаар сэлб хотыг барилгах гэдэг нэг манай барилгачны нэгдсэн холбоо Наранбаатар гэх тэргүүн. Одоо та анзаарах юм бол намайг шүүмжлүүлж гисаал явсан. Өнөөдөр бид нар хамтран явж байгаа. Хамтран явж. Тэр юу гэж хэлэх гээд өнөхөр монголчууд Улаанбаатар хотчууд бид нар нэг л хотод байгаа. Бид нар бол найз нөхдүүд. Бидэрт хоёрхан дайсан байгаа. Хоёрхан дайсан байгаа. Бид нар яг тэр бүгдээрээ тэр дайсанд дарах хэрэгтэй. Яг нагарын бохирдол нөгөөт нь төвчрэл. Бидэрт өөр ямар ч дайсан баг. Бид нар бусдад бүгдээрээ найз харин энэ хоёрыг шийдэхин тулд яах вэ гэдгийг хамтдаа шийдэх хэрэгтэй. Би бол яг тэгж хардаг тэр өнцгөөс тавьдаг. Бид нар агарын бохирдлоос 30% болгоцсон. Агуудаа. Одоо төвчрлийг энэ төсөл хамгийн багадаа 30% чадна. Чадна. Тэгэхээр миний яагаад ингэж зарим дээр тайлбарлаад одоо таас хэлжсэн шүү дээ, тэ. Нэлээд ингэж одоо цаалаа стресс чинь тийм яг тэгвэл би ийм хоёр дайсантай би энэ хоёр дайсныгаа дарахын тулд тултна. Улаанбаатарчууд бол бүгдээрээ энэний төлөө бид нар инженер залуучууд бас хамтдаа шийдэлтэй. Шийдэл байхгүйгээр энэ зүйл тэр болохгүйгээр би тийм хүнд бол ажилддаг. Би шийдэлтэй хүнтэй яагаад болохгүй нэгэ тайлбарладаг тэр хүнтэй ингэж хамтарч ажилладаг. Бүр хамтраад ажилласан ч болно. Одоо ингээд зарим хүмүүс ингээд шүүмж өгж байгаа ихтгэл үүснүүд тэр хүмүүс бол нээлттэй. Яг ингээд гаргалгаан дээр хамт ажиллагаа би байнга нээлттэй хамт ажиллана. Харин болохгүй чи юм ухаан гэвэл би ажиллахгүй. Би тийм хүмүүст бол ажилтдаг ус. Тэгэхээр та бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Би яагаад энэ дээр ингэж хэлвэл энэ миний өнөөдөр албан тушаал биш. Хувь хүний өнөөдөр хүртэл хувь хүний итгэл өнөмшил өмнө нөгөө би чинь дэд үтсийн салбарт дандаа бодиттой үр дүн дээр би дэд үтсийн салбарт бодиттой үр дүн дээр ажиллахад та нэг юм ойлгоорой. Би хөдөлгүүр ингээд задлаад засварлаад бооход хэрвээ тэн дээр ямар нэгэн алдаа сэтгэл хөдлөл ороод буруу юм орсон бол тэр хөдөлгүүр шууд эвдэрдэг. Тэгэхээр маш олон сайт төрөний гэмтэл гардаг. Инженер хүмүүс бүтээн байгуулалт хүмүүс хизээж сэтгэл хөдлөл дээр эвдэрхээр олон тэр хүмүүсийн алдагдахаар юм ер нь хийдэггүй. Яг л хариуцлага шууд нүдэнд харагддаг. Тийм учраас миний өнөөдрийн хүртэл манай гэр бүлийн болон миний ажиллаж ирсэн зарчим яг энэ систем. Би өөрөө Вагнер Азад ажиллаж байсан, оюутгад ажиллаж байсан. Аплас Монголиа гэдэг Монголын цаашаа би салхин цэцгийг хөлөөлөж байсан. Анх Улаанбаатар төмөр замд ажиллаж байсан. Бод интернэшнл том төслүүд дээр ажиллаж байсан. Би одоо л төрд ажиллаж байгаа юм баггүй. Гэхдээ би бас олон улсын тань хоёул өртгөө ярьсангүй шүү дээ. Яг өртгийг яг тав буруулах боломжгүй гэсэн шүү дээ. Гэхдээ их юм уу бага мүү гэдэг би жишээ өгч юм. За яг ойлоо дэрийг ярьж болно. Гэхдээ та бас нэгэн тус ярьсан байгаа. Өмнөх хэсгүүдээр олон улсын хэмжээнд хотууд
болон иргэний нэгмүүдийн хооронд нэг л асуудал байнга тулгарч идэг. Манайд харин ч хурцдмал биш байдалтай байна. Тэр бол нэгдүгээрт газар чөлөөлөлт асар том асуудал. Хүний эрхийн бүр айхтар юм болдог штэ. Гэтэл манайх бол харцсан гайгүй сая газар чөлөөлөлтүүдээ хийж гişвэл бас ярих том асуудал. Дараачих нь яг энэ туулын ордны зам шиг ийм асуудал. Том хөрөнгө оруулалт хийлээ. Тэнгүүд хажуугаар нь явж байгаа нэг айл хүртэл тэмцэх хэрэгтэй шүү дээ. За яг хөө тэр айлууд нь бол монголчуудын Улаанбаатарчуудын мэдгээр бол харцсангуй өндөр орлоготой өрхүүд амьдардаг тийм хоноллууд байгаа учраас бас санаа зовооч юм. Бас нэг юмнууд бас явахгүй байх шиг байна. Тэрийг нь бас та бүхэн ч бас гаргаж хийлээд гадаа нь очиод бас олон зүйлүүдийг хэрэгжилсэн ийм асуудлууд байна. Гэхдээ энэ бол байх л ёстой юм асуудал. Яг л энэ эрүүл энэ бол байх л ёстой. Энийг харин аль талдаа хүлээн зөвшөөрөөд гарч шийдлэл хайх хэрэгтэй байгаа дээ. Одоо энэ дээр гарч шийдлний байгаа юм бэ? Энийг зогсоох юм уу, явуулах юм уу гэдэг дээр та нэг дүгнэлт лүгэн түрүүнд тэгж асуусан таас хариулаагүй өчлөө. Явах юм уу, явахгүй юу? За, миний хувьд яваасаа гэж бодож байгаа. Гэхдээ одоо яг би ингэ төрийн албан хаагчийн хувьд өөрөө одоо шийдвэр ингэж гаргадаг. Одоо миний бол их мэдлээс авсан асуудал. Гэхдээ яг тэрийг орхиод би буцаад маргааш иргэн бай. Хувьсээрээ би нэг явуулах ёстой гэж боддог. Чин сэтгэлээс. Яг тэгвэл өнөөдөр энэ одоо туулын ордны зам төвжирэл агаарын бохирдлын асуудал чинь өнөөдөр даваа талын нам байсан байгаагүй, албан тушаал байсан байгаагүй, бусад хүмүүс ч гэсэн чагсаагүй бид нар бол нэг өдөр л бас байгалийн жамаараа одоо явна. Тэгэхэд энэ чинь цаашид Улаанбаатар 40 60 жил дахиад энэ агаарын бохирдол утаа төвчрэл гэдэг асуудал хүндрээд байх хэрэгтэй. Биднээсийн хүүхэд, биднээсийн таних хүн Улаанбаатар сайхан хотод амьдармаар шүү дээ. Метротой, Таранбаатай, хурдны замтай, түнэлэттэй, гой цэцэрлэг түрээлэнтэй, мууртай, тэ хурдны замтай, цахилгаан хүмүүжинд хүрдэг ийм хотод залуучуудтай ажиллаж амьдраад дэлхийн бүхэл хотод ийм шүү дээ. Би гадаадын хотуудад олон жил амьдарсан өөрөө. Ийм хотод би амьдраасаа гэж хүчин сэтгэлээсээ хувь хүнээсээ хүсэж байгаа учраас өнөөдөр цөөхөн хэдхэн тооны ус төрж байгаа хүмүүс эсвэл зарим одоо буруу бодол дээр үзэл баримтлал илэрхийлж байгаа хүмүүсээс хувь хүний хувьд би хурахгүй. Албан чуулгын төрийн алба. Тэгээд тэр явдаг төрийн журмаараа явна. Хувь хүнийхэн чин сэтгэл итгэл үнэмшлийг бол бинээс хизээч хурахгүй. Энэ бол яг миний одоо өнөөдөр хүртэл авч ирсэн мэдлэг боловсрол туршлага болон олон улсын байгууллагын судалгаа тайлан дээр инженер хүний хувьд би уншсан учраас яваасаа гэж бодож байгаа юм асуудал. Тэгэхээр энэ өнөөдөр нэг нам, нэг хувийн асуудал биш. Улаанбаатарт энэ асуудлууд чинь сүүлийн одоо 90 оноос хойш одоо энэ 36 жил алдаа оноотой мэдээж бид нар зөндөө алдаатай юмуд байгаа. Одоо энэ дэр байгаа тайлан дээр ч алдаа байгаа. Ямар ч хүн төгс биш. Ажил хийж байгаа хүнээс их алдаа гардаг. Алдаан дээрээс хүн суралцаа. Тэгэхээр алдаан дээрээс нь засаад сурах хүмүүстээ өргөлж хамтдаа явна. Хүлээж авна. Харин гаргалгаагүй шүмжилж байгаа хүмүүсийг хүлээж авахгүй. Хувийн хотод хурахгүй ингээд явна л гэж бодож байна. За хоёул өртгөргөө буцаад та өөрөө өртгөөрэй гэсэн учраас 2.3 их нийт. За өнөөдрийн ханшаараа нэг 800 хавцаа юунуудаа сая доллар болох бах. Яг нөгөө нэг мега төсөл гэдэг threshold дээр бол яг очихооргуулах шүү. Яг гэхдээ энэ бол яг харахгүй манай улсын хувьд, нийслэлийн хувьд асар их мөнгө. Энийг та энэ тал дээр нь энийг нь буулгах боломжтой юу? Энэ нь өөрөө Улаанбаатар хотын хувьд заавал өнөөдөр одоо шийдэх ёстой, өнөөдөр гаргах ёстой, зарцуулах ёстой тэр мөнгө нь муу юм уу үгүй юм уу гэдэг за өнөөдөр зарцуулах ёстой гэх нь хоёлоо 1.3 тэрбум долларыг 300-тай харьцуулцгаар тийм ээ гэх тийм дундаас нь хоёлоо нийгэмдэр 1 тэрбум долларын нийгэм алдаг ашиглах хэрэгтэй ш. Тэрийг нь бий биш нүүд их юм банк ингээд. Тийм. Гэхдээ туулын хурдны замаараа энийг 100% түжирлийг буруулахгүй шүү дээ. За 10% билүү 8% билүү гэсэн. Тэгэх юм бол за 30 хамгийн багтаа. Туулын хурдны зам хамгийн багтаа 30% шүү. За тэгэх юм бол за 30% гэх юм бол 1.2 тэрбум чинь 30% гэх юм бол яг таны жилд явах гэдэг тэрэн дээр мөрөгөхгүй 21 оны өртөг шүү. Тийм мөрөгөхгүй 21 оны өртөг. Инфляцаа тооцоод хоёлаа гэхдээ энэ нэвтрүүлгээ тааваад яах вэ? Гэхдээ ерөнхийдөө яг тооцоолсон зөв. Энэ тайлбар бол маш зөв. Би нэг энэ одоо Дэлхийн банкны судалгааны 177 178 дор нүрийг одоо уншаар миний пэйжн дээр нээлттэй тавьсан байна. Тийм. Одоо 1.2 тэрбум гэж чи одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүний 5 гаруй хувь болж штэ юм л. Тэгэхээр үнэхээр яг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5 гаруй хувийг бид нар ингээд жил зам дээр ингээд өнгөрүүлээд авах юм бол энэ асуудлаа шийдэхин тулд
тухайн одоо эдийн засгийн алдагдaltaй байгаа тэр төсвөө буцаагаад хөрөнгө оруулалт руу зарцуулахад яагаад болохгүй гэж гисэн тайлбар бол яхахгүй логикод бол гарч ирнэ. Энэ бол зөв. Гэхдээ 800 одоо энэ 2.3-ыг одоогийн доллараар хөрвүүлэхэд нэг 800 хавцаа гарах байх. 800 сая доллар хавцаа. Энэ 800 сая доллараар бид 800 мегаваттын цахилгаан станц барих бүрэн боломжтой штэ гэж хүмүүс ярина л та бас цаашаа. Дараадлаа. Тэгэхээр энэ тал дээр ингээд эрэм дарааллыг та бүхэн маань юу нь яаж гаргасан юм бэ? Энэ дээр одоо жишээ нь яагаад метроныхаа ажлыг эхлүүлж түрүүж эхлүүлээгүй? Яагаад жишээ нь тэр нэг тойрог 1-ийг юм уу, тойрог 2-ыг юм уу эхлүүлээгүй? Гэсэн л юм асуулт байна. Эрчим хүчний төслийн хувьд хамгийн өндөр ач холбогдолтой. Ийм учраас Улаанбаатар хотоос хамгийн эхлээд бөөрөлжүүд дээр дамжуулан зээл Багнуурын батарей хөрвөлөөр станцыг хэрэгжүүлээд дууссан. Сая энэ өвөл бид нар Оросын холбооны усаас оргил цагаар хамгийн бага хэрэглээ буюу миний яг ганц хоёр тоонд нарийн баталж 50 мегаваттыг авсан гэж сонссон. Тэгээ 1800 мегаватт төвийн систем түүний 80% Улаанбаатарт хэрэглэдэг. Хэрвээ бөөрөлжүүд юм уу Багнуурын батарей станц ашиглалтанд орох гэсэн сая үл 12 сар тогтсохад Улаанбаатарт 4-ний байна. Тэгэхээр Улаанбаатарт энэ хоёр зүйлийг хэрэгжүүлчихэд одоо хэрэгжүүлж байгаа эрчим хүчний 4 том мега зүйл хийж байгаа. Туулын хурдны замын яг сонсгол болдог тэр өдөр хотын дарга ТЭЦ 5 буюу Улаанбаатарын ач холбогдлороо яг тантай би болон хүмүүстээс нэг нойрмын төсөл ТЭЦ 5-ын энэ жил санхүүжүүлэх 200 тэрбумын бондыг дотоодоос амжилттай босгосон. Тэгэхээр бидэрт нэг нойрмор ТЭЦ 5-ын ач холбогдол байна. Бид нар ажиллаж байгаа. Араас нь бид нар хүн нот дээр 90 мегаваттын батарей хөрвөлөөр станц, хогштах эрчим хүч гаргах станц, эмэлтийн дахиад аршины үйлдвэртэй дахиад нөгөө станцын төсөл, дулаан цахилгааны станц. Гэт ингээд зөвхөн том цахилгаан станц дулааны 4 төслийн одоо явж 2 дуусгацсан. Тэгэхээр бид нар Улаанбаатартайхаа агаарын бохирдол, Улаанбаатартай зөв тэлэх, аж үйлдвэрийн дэмжих зорилгоор эрчим хүч дулаан төслийг нэг нэмэр тавьж байгаа. Тийм учраас бид нар 4 мегаваттыг явуулж байгаа. Яг одоо хэрэгжиж байгаа. За гэхдээ бид нар яг инглигээд нөгөө босод асуудлаас уурчлахгүй. Бохир ус, цэвэр ус. Одоо би ингээд өнөөдөр цаг хүрхгүй л байна л да. Би танд дахиад ингээ 10 цаг ярихад бидэрт бохир усны асуудал үүссэн байна. Үерийн асуудал дахиад байна. Зам байна, нийт явган зам дугуй гэдэг Улаанбаатарт маш их асуудал. Гэхдээ төгжрөл дээр бид нэр хамгийн өндөр ач холбогдолтой буюу 25 онд гэрээ ихэд Улаанбаатарын төгжрөлд нэг нэмэрт 30% нөлөөлнө. Төсөл газар шөлөөлт хамгийн бага, байгаль орчинд бага. Хурд хугацаанд хэрэг дуусахтаа эдийн засгийн үр хөгжинд хамгийн өндөр төсөл гэдгийг 18 жилийн турш 4 улсын хурлын тогтоол, 5 засгийн газрын тогтоол, олон улсын 30 бичиг баримт хилцэн хүн хилцсэн. Тийм учраас инженер хүний хувьд өөр ихтгэл үнэлэлтээр тэр юмудад итгэж байгаа учраас энийг хэрэгжүүлсэн нь эдийн засгт хамгийн үр хөгжөлтэй төгжрлийг бууруулна. За 1 км нь бол ойролцоогоор 72 тэрбум. Гүүрэн байгууламжийн агаар нь тооцсон бол 330 тэрбум, 6 агнаа, 18 см-ийн бетон бит юм хучилттай одоо байгаа Монгол улсынх 10. Ингээд ботход 1 км гүүр 130 тэрбум болдог. Наадамчдын гүүр олимпийн гүүр хамгийн төстэй байгууламж, яг гүүрэн байгууламж хийцлээд яг ижил. Энэ 1 км нь 320 тэрбум, 160 тэрбумчтэй өртгөн. Олимпийн гүүр 4 юм. Тэгэхээр энэ бол олон улстай харьцуулахад сүүл Монгол улсын төсөлтэй харьцуулахад төсөв мөнгөний хувьд хямд. Яг хямд байгаа нэг үйл яг наадамчдын гүүр олимпийн гүүр чинь хагас километр 460 метр. Энд чинь нөгөө утаар нээж байгаа учраас нөгөө олон бараг бөөндөж явахаар хямдардаг гэдэг шиг хямдхан болсон. Ийм. Тэгээс энэ төсөв төртөг өртөг их биш баг. Энэ 13 онд анх нөгөө Батуул дарга эхлүүлэх гээд Бат 2 сайд нэг уншиж байгаа. Артуу их сайд өөрөө гарч уншиж байгаа шүү дээ. Тараас бол өөрчлөгдөв. Тараас бол өөрчлөгдөв шүү. Тэрүүгээрээ байхад тухайн ам доллараараа 460 сая, 458 сая доллар. Тэгэд эн чинь 1.7 км гүүрэн байгууламжтай. 458 сая ам доллар. Тухайн үеийн Монгол мөнгөөр 600 тэрбум. 600 тэрбум 13 онохоор. Тэгээд 1.6 км гүүрэн байгууламж 4 гинэ. 4 гинэ. Одоо тэгэхэд та боддоо 26 онд тэр тараасаараа гүүрэн байгууламж нь 9.8 км. Тэгээд 6 агна болцсон. Ийм төсөл доллараар 680 гэдэг бол хямдхан. Тэгээд төгжрөл үлээр нөлөөж байгаа эдийн засгийн хамгийн өгөөч. Тэгээд чинь бас 1966 оны үерээс хойш 67 68 онд Улаанбаатартайхан туулгын эргээр хоёр талд нь 73.2 м шороогоор хийсэн. Яагаад энэ зүйлийг өнөөдөр бас барих хэрэгтэй вэ гэвэл Улаанбаатарт туулгын дагуу үер болоход энэ замны чинь хоёр талын үерээс 70 шинжлэгдэнэ. Анхны удаа 68 оноос хойш бид анх удаа зориултын 70
үерээс хамгаалалт алан туулгын дагуу байрна. Энэ төсөлтөйгээ хамтдаа байрна. Эсвэл энэ төслийн хүрээнд хийгдэн. Угаасаа тооцоо юм. Тэгжиж бид нар үер боллоо гэхэд одоо нөгөө голын эрхийн дагуусуул тэлээд барилгацсан байлгууд маань үер тавтахгүй хамгаалагдана. Нэг бүр 100 жил төлөө болох том үер болоход тэр үерийн далан гарлаа гэхэд чинь одоо тэр 66 оны үерээр илүү тэрний өмнөх үеэр манай баруун чулуун багш ярьдаг. Зарим хүмүүс инх тайны гүүрэн дээр гарч аврагдж исэн гэдэг шүү дээ. Яг тэр шиг хан хүртэл өөрөөс. Тийм одоо 100 жил том үер болоход 70 даваад гараад ирлээ гэхэд яг тэр голын гүүрэн байгууламжийн дээр тэр хавийн бүх иргэд гарч ирж 9.8 км 6 км гүүрэн байгууламжид гарч ирж амин аврагдах юм бэл. Тэгэхээр аюулгүй байдалтайчсан тийм энэ төсөл хэрэгжих хэрэгтэй. Төгжрөл аюулгүй байдал. Байгаль орчинд үндэсний хүсвэрт нөлөө байхгүй. За та бүхэн миний зүгээс бас миний үдээс урд нь иймэрхүү ажлуудыг хийж исэн хүний үдээс хэлэхэд нөгөө талдаа байгаа эсэргүүцэж байгаа хүмүүстэйгээ дахиж нэг уулзаж мэдээлэл зөв солилцож та бас өөрөө түрүү хэллээ. Эсвэл сайжруулах юм байх юм бол сайжруулаад яваасаа гэж зүгээр хөвөөний зүгээс хэвдвэл найдаж байна. Да үргэлжлүүлээд та түрүүн бас олон удаа давтцсан учраас би үргэлжлүүлээд нэг зүйлийг асуучмаар байна. Энэ та бол түрүү хэллээ. Би бол Монгол компаниудтайгаа ажиллаад байгаа. Монгол инженерүүдээрээ бахархаж байна гэж хэлээд. Гэтэл Сэлб Титотын ажил, барилгын ажил, за дөрөвний таны ярьсан тендер одоо цуслагдсан байгаа тэр хог шатах байдлаар цахилгаан үйлдвэрлэж байгаа инстанцийн асуудал. За дээрээс нь маш олон асар их эсэргүүцэлтэй болсон энэ хагас коксжуулсан түвшнийг оруулж ирэх асны асуудал. Одоо ингээд энэ туулын хурдны замын асуудал бүгд гадны компаниар нэг улсын компаниар ингээд аваад байгаа. Гэтэл энэ дээр ч бас Монгол компаниуд маань хөгжмөр шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр та бүхэн бодлогын хувьд нь тодорхой хэмжээнд тендерийнхаа хууль дээр гэдэг ч юм уу өөр зүйл залтан дээр нь зохицуулт хийгээд Монгол компаниудыг хөгжих энэ боломжоор нь хангах одоо ялангуяа ийм том төслүүдээрээ дамжуулж чадахжуулах тал дээр нь яагаад гарч болохгүй юм бэ? Би бас танд төрүүлсэн. Би одоо төрийн албанд ажиллаж байгаа өмнө одоо энд дэвтсэн салбарт олон жил ажилласан. Би өөрөө яг энэ дээр аюул хатуу байр суурьтай байдаг. Монголд одоо Монгол залуучууд ажилтаа байх хэрэгтэй. Монгол компаниуд төсөлтэй байх хэрэгтэй. Улсын орон бүтээн байгуулалт дээр. Монгол компани ашигынхаа маржныг авах хэрэгтэй. Тий. Төр бол ашиг гэдэг институт биш шүү. Биш. Зүгээр Монгол компани авах хэрэгтэй. Тэгэнгүүт манай хуулийн дээр асуудал байна. Хууль төрийн бодлого хоёр дээр. Гэхдээ энийг бас баланслуулж ойлгох хэрэгтэй. Би яг та бодиттой статистик харах юм бол 2025 онд яг би зарим зүйл дээр жоохон 500 илүү 460 эдэн нийслэлээс нэг тендер шалгарсан. Үүний 1% хүрэхгүй нь гадаадын компани штэ 1% хүрэхгүй. Би энийг сая энэ жилийн ихээр нөгөө Open Procurement гэдэг Улаанбаатарын одоо үндэсний компаниудаа бид нөгөө нийслэлийн бүх худалдаа авах хэлбэр танилцуул өдөрлөг хийсэн. Тэгээ би яг тэн дээр хахад бол тийм бил. Тэгээ тэн дээр зөвлөгөө өгсөн. Төртөг хамтарч одоо амжилттай оролцсон. Намайг би 2024 онд ажил авчаад би олон улсын FIDIC гэрээ буюу инженерийн байгууламжаар гэрээ удирдах шатнд бас нэлээд олон жил ажилласан. Тэгээ хотын дараа бид хамтарч суугаад худалдаа авахын тухай хуульд 2 удаа өөрчлөлт хийгээд өргөн барилгыг санал оруулсан. Чанараараа өрсөлд үндэсний үйлдвэрлэл аж ахуйдаа шууд дэмждэг. Харамсалтай нь энэ хууль өргөн баригдаагүй. Нэг хоёрдугаар асуудал Монголын энэ бусад дэд бүтцийн хуулиуд хоорондоо утгууд нь таардаг. Маш энгийн зураг төсөл гэдэг үг 8-9 хуулийн дээр тодорхойлт нь өөр явждаг. Гэхдээ энэ чинь инженерийн та нэг байгууламж чинь шүү дээ. Та ингээд хоёул станц дээр гэж боддог. Станц чинь эрчим хүчний яамаар орно. Станцын гадна талын туслах барилгууд нь барилгын яамаар баталгаажна. Барилгын станц руу орж байгаа зам нь зам тээврийн яам. Гэт буюу том нэг мега цэцлэгчийн чинь эрчим хүч, зам тээвэр, барилга хүнд үйлдвэрлэл. Тэнгүүч чинь тус тустай хуультай. Энэ хуулиуд дээр зөвхөн зураг төсөл гэдэг үгний утгал тодорхойлж чадаагүй. Манай одоо энэ дэд бүтцийн салбарын хуулиуд 70-80 оноор хоцорсон. Орчин үеийн шинжилгээ. Би энэ 22 хуулийн өөрчлөлтийг хийгээд бичсэн. 24 оноос хойш их хурл руу өргөн байрлуулах гад өнөөдөр чадаагүй байгаа. За би бүгдийн урилгыг хүлээвч манай нэвтрүүлэгт хүрэлцээс явдалд маш их баярлалаа. Хоёлаа сарын дараа ч юм уу энэ хавартаар багтаж дахиж яг энэ чиглэлээр энэ асуудлаар үргэлжлүүлнээр урилгын энэ төчрөнд хүргүүлье. Үзэгчдээ өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.
нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг доршин сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг таньдагч харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөхцөлөөс хар хайрцаг